Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санаачлан мэдээллийг их сурвалжаас нь уулзалт ярилцлагыг аймгийн хэмжээнд олон гишүүд дагагчтай сайтууд, Facebook группийн зохицуулагчдын дунд зохион байгууллаа. За уулзалтанд мөн нийгмийн даатгалын хэлтс, улсын бүртгэлийн хэлтс, боловсрол соёл урлагийн газрын төлөөллүүд оролцлоо. За уулзалтаар оролцогчдод хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн тэтгэмж, насны хишиг, жижиг зээл олголт, тэтгэвэр тэтгэмжид орсон өөрчлөлт, 2020 оноос эхлэн хэрэгжих зарим хуулиудын талаар мэдээлэл өгч оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өглөө. Тэгэхээр өнөөдрийн уулзалтын маань бас гол зорилго нь ер нь бол бид нар иргэдийгээ зөв мэдээлэлээр хангах, хүний хөгжлийг чухалчлах гэдэг төр ярьсан. Хүний хөгжлийг чухалчлах, ер нь соён гээгэрүүлэх ажил руу бид нар өөрснөө зөвхөн одоо нэг агентлаг, нэг байгууллага гэхгүйгээр хамтын хүчээр ингэж явж байгаа. Тэгээд одоо хүний хөгжлийн ордны барилга 4-р өдөр баригдаж байгаа. За тэн дээр бол хөгжин бэрхшээлтэй иргэн ахмад насны хүүхд эмэгтэйчүүдийн байгууллагууд бол нэг зэрэг үйл ажиллагаа явуулна. За манай байгууллага одоо яг тэр зорилт бүлгэрүү чиглэж үйл ажиллагаа явуулдаг учраас бас хамтарч энэ байгууллагатаа бас байрлахын. Тэгэхээр өнөөдрийн уулзалт маань ер нь цаашдаа бас хүний хөгжлийн ордныхоо тэр барилгынхаа тэр нэг мэдээллийн танхимдаа улиралдаач гэдэг юм уу, сардаа гэдэг юм уу тийм нэг мэдээлэл солилцох уулзалтыг бас та бүхэнтэйгээ одоо энэ хүрээнд дахиад илүү өргөө хүрээнд та бүхэн дараа нь ихтэй бас мэдээлэлд илүү ойрхон байх шаардлагатай хүмүүсийг бас дагуулж иж болно. Энэ уулзалтуудыг энэ оны хугацаанд бол бас ингэж үе шаттай зохион байгуулахаас төлөвлөж байгаа. Энэ уулзалт нь олонгууд Дорнод аймагт байгаа нийт нэлээд олон хүмүүсийг хамарсан Facebook группүүдийн админуудыг хэдийгээр урьсан боловч бас зарим ирээгүй байна. Яг том бас гол төлөөлөл болох дорнчуудын нийтлэл дорнодын ээжүүдээс ирээгүй байна. Хэрэгцээ ирсэн бол энд маш их хэрэгтэй мэдээллүүд явагдлаа. Шинээр гарсан хуулийн өөрчлөлт болоод нийгэмдээ хандсан хүмүүст хандсан эерэг ийм өөрчлөлтүүдийн талаар мэдээллийг яг их сурвалжаас нь одоо хүмүүст гүр болж байгаа хүмүүс чуулгангууд тухайн группийн админууд байдаг штэ. Тэгэхээр би бол Дорнод аймгийн ажил хэрэгч бүсгүйчүүд групп эерэг байх хамтаа ураатай энэ групп юм төлөөлж ирсэн. Тэгээд өөрийнхөө бас сонирхсан асуултанд нэлээд сайн хариултуудыг авлаа. Бас санал гомдол одоо хүмүүсээс чатаар ирсэн одоо энийг асуугаад өгөөрэй гэсэн ийм асуултуудыг бас асууж тодорхой хэмжээнд бол ер нь бол бараг 100% асуултуудыг хариултуудаа бол авлаа. За энийгээ тэгээ буцаагаад одоо өөрийнхөө групп чатаар олон группийн мэдээллээр тэгээд хүмүүс уцаарч бас асуудаг тий. Одоо ийм тохиолдолд яана гэж ихэнхдээ нөгөө админ гэдэг чинь хүмүүсийн гүр учраас өөрөө ч гэсэн бас тодорхой хэмжээр хууль зүйн хүрээнд нь их сурвалжаас нь авсан мэдээлэлтэй байх шаардлагатай байгаад байгаа юм л да. Энэ яалтчгүй нийгмийн харилцаанаас үүсэж байгаа шаардлага. Тэгэхээр энд одоо цав цагаа зарцуулж ирдэг учир нь бол гол нь нийт хүмүүсийгээ, ээжүүдийгээ, гишүүдийгээ бодит үнэн бодит мэдээллээр хангах зорилготой. Тэрэндээч бас сайн мэдээллүүдийг авлаа. Монгол улсын хэмжээнд Facebook-ыг 2.2 сая хүн, Instagram-ыг 400 мянган хүн, Twitter-ыг 44 мянган хүн идэвхтэй хэрэглэж байна гэсэн судалгаа байдаг. Иргэд цахим орчныг төлөхөөр хэрэглэж байгаа өнөө үед олон гишүүтэй группийн зохицуулагчид дор бүрнээ хариуцлагатай байж, хуурамч мэдээлэлд шүүлтүр тавих, энэ талын мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал юм а. Түүнчлэн альва мэдээллийг түгээх тохиолдолд мэдээллийн их сурвалжийг сайтар нэгтэл шалгах шаардлагатай байна.